За сайн бацхан хүүхдүүдээ сайхан амарцгааж байна уу? За өнөөдөр бүгдээрээ математикийн хичээл орно. За математикийн хичээлийн дэвтрээ үзгээ бэлдээрэй. За өнөөдөр хичээлээр бүгдээрээ өмнөх хичээлийг батадах нь. За өмнөх хичээлээр бид нар үржихүүллийн тухай үзсэн байгаа. Нэгээр үржих, тэгээр үржих, таваар үржих, 10-аар үржих, 2-оор үржих гэд дандаа үрж хүүлтлийн тухай үзсэн байгаа. За хүүхдүүдээ дэвтрээ дэлгээд онсороо тавиарай. 12 дугаар сарын 4. За онсороо тавьсан бол доороос нь. За эхлээд өгөгдлийг уншина. 4 барын үржүүрийг 5-аар ихсгэх. За үржүүр гэхээр яадаг вүлээ хүүхдүүдээ? Ихсгэн гэхээр яадаг вүлээ? За өгөгдлийг дэвтэртээ бичээд дараа нь илэрхийлэл зохиож бодноо. За өгөгдлийг бичээд дууссан бол илэрхийлэлээ зохиогоорой. За илэрхийлэлээ зохиогоорой. За 4-ийг үржих нь 10. Нэмэх нь 5 гэсэн илэрхийлэл зохионо. За илэрхийллийг бодохдоо шууд 45 гэд хариуг нь тавихгүй. Энэ хоёр үйлдэлтэй илэрхийлэл байгаа учраас хоёр үйлдэлээ доор нь хийгээд дараа нь хариуг нь тавих ёстой. За энэ илэрхийлэлд үржих үйлдэл орж ирсэн учраас төрүүлж бодно. Ямар ч илэрхийллийг бодоход эхлээд үржих хуваах үйлдэлийг төрүүлж боддог гэдгийг маш сайн анхаараарай хүүхдүүдээ. Эхлээд нэмэх асах үйлдэлийг хийж бодохгүй. Дандаа үржих хуваах үйлдэлийг төрүүлж боддог. За тэгвэл хаана ч байсан төрүүлж бодно. Харин хаалт орж ирэх юм бол хаалтын тодорхой төрүүлж бодно. За энд хаалт байхгүй учраас үржих үйлдэлийг төрүүлээд бодъё. За эхлээд 4 ба 10-ын үржүүрийн утгыг олно. 4 ба 10-ын үржүүрийн утга нь хэд гарч байна? 4 10-ын 40. За 40. За одоо яг үл хоёр үйлдэлтэй илэрхийлэл байгаа шүү дээ. Одоо 40 дээрээ 5-ыг нэмээд яах вэ? 45 гарах нэ. За би та чигээрээ. За эхлээд уншина. Дараа нь өгөгдлийг дэвтэртээ бичнэ. Дараа нь илэрхийллээ зохиож доор нь бичихнэ. За 2 ба 8-ын үржүүрийг 10-аар ихсгээрэй. За илэрхийллээ зохиогоод бичээрэй. Эхлээд үржүүр маань урдаа байна. Дараа нь нэмэрээ гэсэн мэт. За 2-ыг үржих нь 8. Нэмэх нь 10 гэсэн ийм илэрхийлэл болох нэ. За шууд хариуг нь тавихгүй гэсэн хүүхдүүдээ. Эхлээд 2 үйлдэлтэй байгаа юм чи 2 үйлдэлээ доор нь хийх нь. За 2-ыг 8-аар үржүүлэхээр 2 ба 8-ын үржүүрийн утга нь хэд гарах вэ? 2 8-ийн 16. За одоо 16-аас 16 дээрээ ихсгэрэй гэсэн учраас 16 дээр нэмэх нь 10. За хариу нь хэд гарах нь вэ? 26 гарах нэ. За хоёрт нь. За уншаарай. 5-ыг 2-оор нэмэгдүүлээ 10-аар үржүүл гэсэн ийм илэрхийлэл байна. За 5-ыг 2-оор нэмэгдүүлээ дараа нь за эхлээд яах нь вэ? Нэмэх нь дараа нь яах нь вэ? Үржүүлэх нь байна шүү дээ. За илэрхийллээ зохиогоод бичээрэй хүүхдүүдээ.
дарахыхтайгаа тааруулаарай. Оо. Хаалт ороод ирсэн байна шүү дээ. Хаалт ороод ирсэн байна. 5 дээр нэмэх юм 2 хаалтан дотор өрчгөн 10 гэсэн. За ийм илэрхийлэл зохион. За яагаад хаалт ороод ирвэ гэхээр хэрвээ хаалт тавихгүй бол эхлээд багш нь илэрхийллийг бодоход хамгийн эхлээд өржих байх үйлдэлийг төрүүлж идэх гэж түрүү хэлсэн шүү дээ. Тэгэхээр энд хаалт тавихгүй бол эхлээд 2-ыг өрчгөн 10 гэд буруу утгах нь шүү дээ. Тэгэхээр эхлээд нэмээд дараа нь үржүүлж байгаа болохоор яах вэ? Нэмхийн тулд хаалт тавина. За эхлээд нэмчээд дараа нь үржүүлж байгаа учраас хаалт гэнэ. За тэгвэл хаалтан доторхоо төрүүлж бодно. 5 ба 2-ын нийлбэр хэд вэ? 5 дээр нэмэх нь 2, тэнцүү 7. За гарсан хариугаа одоо яах вэ? 10 таа үржүүлэх хэрэгтэй гарах нь 70 гарах нэ. Хаа хамаагүй газар хаалт хийж болохгүй шүү хүмүүс ээ. За тэгээд хаалтыг хаана хийх вэ гэдгийг сайн хөгдлөөсөө маш сайн уншиж байгаа хийх ёстой. За би та чи хэрэг. За эхлээд хөгдлөө сайн уншина. 5-ыг 3-аар нэмэгдүүлээд 10-аар үржүүл. За дэвтэртээ бичээрэй. За биччихье. Илэрхийллээ зохиож бодох нэ. За яах вэ хүүхдүүдээ? Эхлээд нэмэх байгаа учраас яах вэ? Хаалт тийм. 5 дээр нэмэх нь 3, хаалтны гадна талд үржих нь 10 гэсэн ийм илэрхийлж байна. За эхлээд хаалтан доторгоо бодно. 5 ба 3-ын нийлбэр хэд вэ? 8. Тэгээ гарсан 8-ыг 10-аар үржүүлээд хариу нь 80 гарах нэ. За 3 дугаарт. За үгдгийг уншаарай. 3 ба 5-ын үржүүрийг 10-аар хорогдуулах. За үржүүр нь хаана байна? Дараагийн утга нь хаана байна? Сайн бодорой хүүхдүүдээ. За дэвтэртээ бичээд дараа нь илэрхийллээ зохиогоорой. За энэ бодлогонд хаалт их шаардлага байна уу? Сайн бодоорой. Үржүүр нь эхлээд байгаа учраас хаалтын шаардлага байхгүй нэ. За 3-ын үржих нь 5, хасах нь 10 гэсэн ийм илэрхийлэл зохион. За төрүүлээд үржихээ бодно. 3 ба 5-ын үржүүрийн утга 15. За одоо гарсан 15-аас яах вэ? 15-аас 10-ыг хасан баган бичгээр хасаарай. За 25 гарах нэ. За би тачигрээ. За үгдлийг уншия. 5 ба 8 үржүүрийг 10-аар хорогдуулаарай гэж. За уншаад дэвтэртээ бичээрэй. За бичсэн бол одоо илэрхийллээ зохиогоорой. За энд хаалт байх шаардлага байна уу? Байхгүй байна тий. Үржүүр нь эхлээд байгаа учраас 5-ыг үржих нь 8, хасах нь 10 гэсэн ийм илэрхийлэл байна нэ. За 5 ба 8-ын үржүүрийн утга хэд гарах вэ? 5, 8-ийн 40. Гарсан амнасаа 10-ыг хасахаар хэд байх вэ хүүхдүүдээ? За 30 байх нэ. За үгдлийг уншаарай. Дэвтэртээ бичих шаардлага байхгүй. За шуудаа төмс 4-ийг үржих нь 10-аас их. 10-ыг үржих нь 50-аас бага килограмм жинтэй. Нэг шуудаа төмс гэсэн үг шүү. Шуудаа төмс хэдэн килограмм жинтэй байж болох вэ? Тоон шулуун дээр тэмдэглээрэй.
За. Эхнийх нь хэд гэсэн үг вэ? Эхнийх нь хэд гэж байна? Оо, 4-ийг үржих нь 10. 4 ба 10-ыг үржих дотор хэд байдаг вүлээ? 40 байдаг. Дараа нь 10-ыг үржих нь 5. 10 ба 5-ын үржүүрийн дотор хэд вэ? 15-ын 50 байгаа юм шүү дээ. За тэгвэл одоо харъя. 40-оос их 4 ба 10-ын үржүүрийн дотор 40. 40-оос их гэж шүү. 10 ба 5-ын үржүүрийн дотор 50-аас бага. За 50-аас бага хэдийн тоо байж болох вэ хүүхдүүд ээ? 40-оос их 50-аас бага гэхээр хэдийн тоо байж болох вэ? Хэд байж болох вэ гэсэн үг. За багш нь тоон шулуунаа зурцсан байна. За хараарай. Оо, 40-оос их гэж байгаа юм чинь 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50. 50-аас бага. За 40-оос их 50-аас бага гэх юм бол яах вэ? 49, 48, 47, 46, 45, 44, 43, 42, 41. За 40-оос их гэж байгаа юм чи 40 өөр орох уу? Орохгүй. 39 байж болох уу? Болохгүй. 51 байж болох уу? Болохгүй. За тэгвэл харъя. Эрдөөсөө 40-оос их 50-аас бага тоо чинь энэ хэдэн тоо байдаг юм бэ? Тэгвэл хэдэн килограмм байж болох юм уу? Тэр шуудаа төмс 41 байж болно. 44 байж болно. 47 байж болно. 49 байж болно. 51 байж болох уу? 39 байж болох уу? За, болохгүй нь шүү дээ, тийм. За, энийг товчж хэлээ дэвтэртээ бичээд тэмдэглээд аваарай. За, товчж хэлээ дэвтэртээ бичсэн бол тоон шулуунаа зураад тоогоо тэмдэглээд аваарай. Өгөгдлийг уншаарай хүүхдүүд. Бичих шаардлага байхгүй. Сайлчин 10 үнийн сав. Үнэ бүрээс 8 литр суус аажээ. Тус бүрээс гэсэн үг шүү. 10 үнэ тус бүрээс шүү дээ. Түүний 35 литрээр нь тар бүрсэн бол хэдэн литр сүүлдэх вэ гэсэн. Ийм үлгэртэй бодлого. За, сайлч хэдэн үнээс хаасан юм? 10 үнээс хаасан. Үнийн тус бүрээс хэдэн литр суу гарсан бэлээ? За яаж бодох вэ? Бодорой хүүхдүүд. За өөрсдийнхөө бодсон, багшийнхаа бодсонтой тааруулаарай. Оо. 10 үнээс тус бүрээс нь 8 литр суу заасан юм чинь 10-ыг 8-аар үржүүлээд хэдэн литр суу гарсан байна? 80 литр суу заасан биз дээ. Тэгвэл энэ 80 литр сууны 35 литрээр нь тар хүрсэн байхгүй. Тэгвэл одоо хэд үлдэх вэ? Тэгэхээр яаж бодох вэ та нар боддоо? За багны бичиглэлээр удаарай. За хэд вэ? 45 литр сүлдсэн шүү дээ хүүхдүүд. За багш нь хоошин шууд бодсон. Та нар бол шууд тэтэртэй багны бичиглэлээр бодно. За дараагийн бодлого үржүүрийн утгыг олоорой. За бүгдээрээ үржүүрийн утгыг олно. За хамгийн ихний бодлогыг хараарай. За
энд хэдэн багц байна вэ? Энд нэг багц байна тийм үү? Багц дотор хэдэн харандаа байна вэ? Харандааны тоолоорой хүүхдүүдээ тоолоод тавиарай. Энд 3 харандаа байх нэ. Тэгвэл 1 ба 3-ын үржүүр хэд вэ? 3. За тэрийг өөрсдөө бичиж шүү. За дараагийнхыг хараарай, дараагийн бодлогыг. Хэдэн багц байна энд? 3 багц байна. 3 багц. Багц тус бүрд хэдэн харандаа байна? 1 тус бүрд нэг харандаа байна шүү дээ. Тэгвэл 3 багц байгаа юм чинь 3 тус бүрд 1 байгаа юм чинь 3-ын үржтэг нь 1. Зөв 3 ба 1-ийн үржүүрийн утга 3 гарах нэ. За өөрсдөө бичээрэй. За тэгвэл үржигдхүүний байрыг солиход үржүүрийн утга яаж ийн хүүхдүүдээ? Өмнөх хичээл дээр үзсэн шүү дээ. Үржигдхүүний байрыг солиход үржүүрийн утга өөрчлөгддөг. Одоо жишээлх юм бол 1 3 2-ыг хооронд нь байрын солиход 3 1 2-ыг байранд нь солиход 3 хэвээрээ л гарна гэсэн үг. За 3 дахь хараарай. Хэдэн багц вэ? 3 багц байна. Хамгийн ихний дөрвөлжинүүд буюу хамгийн ихний тоо чинь багцын тоо гэдэг. За 3 багц байна. Багц тус бүрд харандаа байна уу? Байхгүй. Байхгүй байгаа юм чинь тэг гэж үзнэ. За тэгвэл энд хэд вэ? 3 ба тэгийн үржүүр хэд вэ? Тэг. Ямар ч тоог тэгээр үржүүлэхэд тэг л гардаг. За тэгийг тоогоор үржүүлэхэд бас яах вэ? Тэг л гардаг байна нэ.